Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ өчигт бэлгээрээ уулзж байгаа энэ учиртай өдөр та нартай болон энд байгаа өртөө талархъя. За намайг Бацар охтой ганц цэг гэдэг. Өчиг нэгдлийн гишүүн. Өчиг нэгдэлтэй болохоор өдөр тутмын үйлдэл, дадал туршил гэдэг зүйлүүд одоо хүний тэр зүйлүүд дээр, дадлууд дээр нь ажилладаг. Илүү та нартайгаа тэр хэмжээнд ойрхон байна гэсэн үг. За тий өнөөдөр та нартай миний бэлдсэн сэдв болохоор бидний хизээч анзаарч байгаагүй дадал туршил өдөр тутамдаа хийдэг гэсэн. Хүн гэдэг амьтан дадлын амьт юм гэж ярилцдаг тийм ээ. Өглөө босоод усанд орох, цайгаа уух, нүрээ угаах, шүдээ угаах, бие засах, ус уух гэх мэтчлэн бид бүхний хийж байгаа бүх үйлдэлүүд өөрөө дадал зуршилтай салшгүй холбоотой байгаад байдаг. За тэгэхээр энэ дундаа яадаг вэ гэхээр хүний автоматар хийдэг басан дадал зуршлаас гадна бидний хизээч анзаарч байгаагүй сэтгэл зүйтэй холбоотой маш олон дадал зуршлууд бидний биеийг дагаа явж байгаа юм байна. Энэ нь юу байдаг вэ гэхээр байнгын ингээд гар утсаа шалгадаг. Энэ өөрөө далд ухамсартай холбоотой сэтгэл зүйн дадал зуршил яваад байна. Тэ бүр ингээд нэг юм уцаа авахгүй бол байж чадхаа болсон, уцаа шалгахгүй бол ингээд нэг юм сэтгэл зүйн тогтож чадхаа болсон нэг юм дадал зуршил яваад байна тий. За дараагийнх нь болохоор нүүрэндээ байн үрэх, толгоогоо майжих, хомсоо идэх гэх мэтчлэн нэг юм стрессийн төлөвтэй дадал зуршлууд байдаг. Нэг юм өдөр тутамдаа биш ч гэсэндээ хүн надтай яаж харьцаж байгаагаас хамаарат яг ямар үйлдэл юу болсон гэдгээс хамаарат хүний хийж байгаа тэр нэг юм би нэг эвгүй байдалд орлоо гэж бодъё л доо. Тамиг тухгүй байдалд оруулчлаа. Тэгсэн чинь нэг юм толгоогоо ингээ мажаад үсээ ингээл. Тэгэл ингээ нэг юм ажлын дарамт тавлаа гэж бодъё. Тэгэх юм бол байнга ингээ сайддаг. Аль эсвэл ямар нэг юм ингээ бодох, ачааллах шаардлагатай боллоо гэж бодоход ингээд идэг тий. Тэгээд нэг толгоогоо майжих, үсээ ингээд үсээ эргүүлэх гэх мэтчлэн бид бүхний анзаардаггүй маш олон дадал зуршлаад идэг. Энэ цаанаа юу болоод байна гэхээр хүний сэтгэл зүй, стресс, сэтгэлийн төлөв ингээд нэг юм сэтгэлийн доктортой төлөв алдагдсанаас үүдэлтэй сөрөг дадал зуршлууд яваад байна. Дараагийнх нь бүтэн амьсгалж чаддаггүй болсон юм дадал. Энэ болвол за нэг юм 3 хүний 2-т нь бол байгаа гэж би үзнэ. Яагаад тэгэхээр Монгол улс төр чигээрээ сууршмал одоо нийгэм рүү маш хурдтайгаар явж байгаа тий. Монгол улсын хүн амын бараг 80-аас за 90% нь гэхэлэр арай чигээд тах шиг байна. Би сайн мэдгүй байгаа ч гэсэндээ ихэнх нь одоо ингээд сууршмал юм Улаанбаатар хотод ингэж багшралтаж амьдардаг. Энэ нь юуг үүсгэж юм гэхлээр маш их стресс, маш их сэтгэлийн докторгүй байдал, маш их ингээд нэг юм олон зүйлийн бөөгнөрөл гэх мэтчлэн зөндөө олон зүйлсүүдийн цуглуулга энд явагдаад байгаа. Энд яадаг вэ гэхлээр хүн гэдэг амьтан өөрөө ааж ууж сэтгэлийн доктортой байдал дээр амьдрах нэг тийм өгөгдөлтэй учирна. Уг нь бол гэхдээ энэ зүйл алдагдсан буюу хүн нэг юм уртаас урт нэг ийм хэмжээнд амьсгалдаг одоо ингээд амьсгаа авахд нэг юм өрцөө хүртэл амьсгална гэж ярьдаг тий. Тэрийг нэг ийм гэд бодох юм бол нэг юм алганы төөн хэмжээтэй гэж бодох юм бол бид хэд төөн хэмжээтэй биш нэг сөөм хэмжээнд амьсгалдаг болчихсон дадалтай болсон байгаа. Бүтэн амьсгалж чадах байна гэсэн үг. Уг нь бол хүний уушиг өдөрт 2 удаа сөөм хэмжээнд буюу бүтэн амьсгаа авбал бүрэн хэмжээнд ажиллах тэр эрч хүч энерги нөөц бололцоогоо өөртөө хуримтлуулж идэм байна. Гэхдээ хүн гэдэг зүйл сөөм биш ийм төв биш сөөм хэмжээнд амьсгалдаг болсон учраас
Уушигны үйл ажиллагаа нэгдүгürt модж байгаа. Хоёрдугаарт хүний сэтгэл санаа, сэтгэл зүй маш тогтворгүй болж байгаа. Эннээс үүдэлтэй арын зүйлсүүд нь юу вэ гэхээр одоо стрессийн төлөвтэй, тогтворгүй байдал, уурлах, хаашлах, одоо тийм нэг ажил бүтггүй гэх мэтчлэн хүний сөрөг одоо ингээд болж бүтэхгүй зүйлсүүд юу л байна тэр болгон ингээд нэг юм ийм жижигэн дадал зуршлаас үүдэлтэйгээр цаашлаад явна гэсэн. За тэгээд энээс дараагийнх нь болохоор өөрийгөө үргэлж шүүмжилдэг тий хийх ажлуудаа хийдэг жижиг ажлуудаа хойшлуулдаг гэдэг нэг юм хоёр хоорондын дадал байгаа юм. Энэн дээр хэдүүлээ дэлгэрэнгүйгээр за ярилццгаая. Өөрийгөө шүүмжилдэг дотоод яриа гэж байгаа. Энэ болохоор өдөр тутамдаа ямар нэгэн зүйл хийлээ гэж бодъё. За менежер надад нэг ажил өглөө тий. Гэхдээ энэ миний ажил үүргийн хуваараас одоо нэг юм арай өөр өндөр түвшний ажил байлаа гэж бодъё л доо. Миний оюун санаа тий өөр мэдрэмж, ур чадвар гэдэг зүйлсүүд давхар зэрэг ажиллах шаардлагатай боллоо гэж бодъё. Энэ үед би яах вэ гэхээр сэтгэл зүйн тогтворгүй байдалд орж эхэлнэ буюу би өмнө нь энийг хийж байгаагүй. Яг одоо хийх хэрэгцээтэй болчихлоо. Гэтэ би чадах болов. Би ер нь чаддаг болов. Би угаасаа чаддаггүй шүү дээ. Би ер нь хизээч чадчихсан юм дээ. Ингээд чадчихаагүй. За энийг зүгээр нэг юм орон цоглол хийгээд өгчидөө гэх мэтчлэн нэг юм уг нь олвол одоо юм сэтгэл одоо ур чадвар бүх зүйлсүүд нь чадна тий чадна хийн нөөц болцоо тэр болгоно байгаа гэж бодсон ч гэсэндээ өөрөө яадаг вэ гэхээр би чадахгүйгээ өөрийгөө олцдог. Би чадаж байгаагүй гэж бодчихдог. Би хизээж чадаагүй гэж өөртөө итгүүлцдэг бүр ингээд нэг далд ухамсарын хэмжээнд итгүүлцдэг гэсэн. Энэ зүйл маш олон удаа давтагдаад энэ хэмжээнд хүрсэн байгаа буюу чиний бага нас ямар байсан бэ тэ хин чамд юм чаддаггүй өөрийгөө шүүмжлэх ихтгэл үнэмшлийг суулгаж суйрлуулж өгсөн юм бэ гэдэгтэй асар их холбоотой байгаад байдаг энэ дадал өөрөө. Жишээ нь бага насндаа тоглоомоо хураа гэдэг үгийг маш их хэлэгддэг тий. Гэхдээ ээжүүд заримдаа чи чадахгүй хоошоогоо бай. Би хураая хүүхдийнхээ өмнөөс. Хүүхэд нь ээжтэй туслах гад түн сарилгаад өгье гэдгсэн чинь чи чадахгүй гараа зүснэ хоошоо бай. Би өөрөө гэд нэг юм хүүхдийнхаа чадах чадамжийг жижиг жижиг зүйлээр өсгөх ёстой байсан боловч эсэргээр нь миний хүү чадахгүй хоошоо бай гэдэг тэр сөрөг ихтгэл үнэмшлийг далд тухамсарт нь суулгаад өгсөн учраас би амьдралдаа хизээж чадаж байгаагүй гэдэг тэр сөрөг дадалтай болчихсон гэсэн үг. Өөрийгөө байнгын шүүмжилдэг тэр. Жишээлбэл тоглоомоо хураах гэсэн чинь ээж нь чадахгүй гэдээ яцсан учраас одоо ингээ хойшлуулсан учраас өөртөө итгэх итгэлгүй болсон байна те. Би чаддаггүй юм байна гэдэг өөртөө итгэх итгэлгүй болсон байна. Хин нэгэн магадгүй өөр аргаар үзье. Хин нэгэн чам руу орилж хашгирах үед мөн л бага насны хүүхдийн өөртөө итгэх итгэл асар их хэмжээнд буурч идэг. Яагаад тэгэхээр бага насны хүүхэд гэдэг өөрөө биеэ хамгаалах тодорхой хэмжээний чадваргүй байдаг. Тийм багт нь хин нэгэн өөрөөс нь илүү өндөр том хин нэгэн өөрлөө нь хашгираад байна гэдэг нь нэг юм жижигхэн модыг урах гэж ядж яхад дээрээс нь дэвсэлж байгаатай адил үйлдэл болдог буюу өөрийнх нь итгэл үнэмшлийг өөртөө итгэх итгэлийг нь гэдэг нэг эвдэж хугалж тасчиж хайж байгаатай адилхан буюу энэ хүүхэд том болснараа яадаг вэ гэхээр өөрийгөө шүүмжилдэг өөртөө итгэх итгэлгүй нэг тийм бага насны шарахтай соревтой хэн нэгэн болж төлөвшдөг өсдөг гэсэн үг. Үүнээс одоо энэ шархаас зөвхөн энэ шархаас гэх маш олон зүйлүүд ингээ уялдаа холбоотой байгаа л да. Гэхдээ үүнээс хамаарат яадаг вэ гэхээр өөрийгөө хит төгс байх эсрэг тал нь болоод нь штэ. Энэ зүйл чинь бас ингээ явсаар байгаад буюу маш олон удаа өөртөө итгэх итгэлгүй энтэй өөрийгөө шүүмжлэх энэ дадал зуршлууд ингээ давтагдсаар байгаад өөрөө хит төгс байх эмгэг рүү яваад орчдөг буюу би ямар нэгэн зүйл хийх юм бол хит төгсийн хэмжээнд ажиж хийнэ. Би энийг хийвэл энэ хэмжээнд л хийнэ.
Үгүй болвол би хийхгүй гэх мэтчлэн нэг юм сэтгцийн уучлаарай ингээ муухайгаар хэлж байгаа ч гэсэндээ сэтгэл зүйн одоо өвчлөлтөө болчихно гэсэн үг. Тархины гэсэн үг шүү дээ. Хүн өөрийнхөө бий болоод сэтгэл зүйн хувьд хангалттай, чадвартай, чадамжтай байгаа ч гэсэн тэрийгэ маш их голдог. Яагаад тэгэхээр өөртөө ихтгэлгүй. Тэ? Дахиад тасрах хэмжээнд голдог. Яагаад тэгэхээр хин нэг нь чамайг хүлээн зөвшөөрөхгүй. Дахиад голоод байна. Яагаад тэгэхээр хин нэг нь чамайг чадахгүй гэд хэлсэн. Нөгөө зүйл нь амьдралынхын туршид маш олон удаа давтагцаар агаад ийм том болчихсон гэсэн үг. Бид эдийн мэдгүй хэмжээнд том болсон буюу ингэж одоо ингэж нэг юм савыг эргүүлж харж тавьсантай адилханаар сөрөг биш би энийг заавал маш сайн хийх ёстой гэсэн хит төгс байх хэрэгцээ рүү очичихдаг гэсэн үг. Танигдхаа болсон. Энэ нь цаашлаад яадаг вэ гэхээр өөр нэг сөрөг дадлыг тэ эхлүүлж идэг гэсэн үг. Энэ нь жижиг ажлыг хойшлуулах дадал руу холбогдож байгаа. Яагаад вэ гэхээр хүн өөрөө ямар нэгэн зүйлийг хэд төгс хийж чадахгүй болвол одоо хийхгүй гэвэл дэчгдэг. Тэ хоол за ингээд нэг жижигнэр бодъё гэж бодоход хүн хоол хийлээ гэж бодоход маш амттай, маш сайхан харагддаг. Одоо юу гэдгийг те тэр тавг мавг нь одоо ингээд нэг юм олон улсын хэмжээнд өндөр стандартын хоол хийхгүй л бол би хийхгүй гэж байгаа юм шиг адилхан одоо болчдөг гэсэн үг байхгүй юу? Нэг төсөл авлаа. За жоохон томор бодоход нэг төсөл авлаа гэж бодоход би энэ төслийг амжилттай болгох уу болохгүй юу? Цаашлаад тий хит төгс хийхгүй болвол чадахгүй эхлэхгүй гэдэг нэг зүйл байгаад байгаа боловч тэрийг аваад эхлүүлсэн хоноо дахиад тэр ажлыг хойшлуулах тэр бодол өөрөө орж ирнэ буюу би энийг ямар одоо үр дүнд хүргэж чадхаа мэдгүй байгаа учраас болох хэрэгтэй юм шиг байна гэдэг шийдвэрүүдийг өөрийгөө ингэж чадахгүй шийдвэрүүд рүү ингэж үргэлж холбож, үргэлж уйж, үргэлж ямар нэгэн чадахгүй гэдэг аргуудыг олж хайж идэг гэсэн үг. Тэгээд хэрвээ цаашлаад хэрвээ энэ амжилттай болоод би амжилтанд хүрчих юм бол надад хэцүү байх болно гэдэг ч юм уу те хин нэг нь намайг магтана хин нэг нь намайг ингэн тэгнэ нэг юм сөрөг итгэл үнэмшлүүд те тийм учраас би одоо биш энийг ингээ болиулъя тий өөрийнх нь амжилтанд хүргэх бүх боломжит бүх зүйлсүүдийг ямар нэгэн арга болгохгүй гэдэг ямар нэгэн арга сам хайгаад болиулах гад байгаа энэ дадал өөрөө жижиг ажлыг хойшлуулах гэдэг юм жижиг юм шиг сонсогдож байгаа хэрнээ маш том тийм миний амьдралд сөрөг нөлөөтэй дадал туршил байгаад байна. За тэгээд энэ нь өөрөөр яаж илэрдэг вэ гэхлээр ийм эхлэхтэй айдаг тийм тархины өндөр ачаалттай байна. Эхлэхтэй айдаг гэхлээр би чадах болов яадаг бол нөгөө л дахиад өөрийгөө шүүмжилдэг. Би өмнө нь чадчихилоо яаж ялаа. Би ер нь чадах юм шиг байна уу, чадахгүй юм шиг байна. За мэдгүй ингээд энийг эхлүүлсэн ч гэсэндээ алдаа гаргachвал би одоо яах вэ гэх мэтчлэн юм байнгын сөрөг бодлуудын давтамжууд энэ нь өөрөө нэг ёсны дадал зуршил болоод байгаа. Бидний дадал зуршил гэж бодож байгаагүй дадал зуршлууд болж байгаа гэсэн үг. Дараагаар нь энэ маш олон хэрэгцээгүй зүйлсүүдийг бодсноороо тархины өндөр ачаал авд юм байна л та. Хүн өдөрт 2000-аас 6000 бодлыг хэвийн хэмжээнд бодож идэг. Уучлаарай классаар яаж хичээл хийж байгаа. Хэвийн хэмжээнд боддог. Гэхдээ тархины өндөр ачааллын үед яадаг вэ гэхээр маш их хэмжээнд сөрөг бодлууд давтагдаж орж ирдэг. Энэ чадахгүй, тэр нь чадахгүй, энэ нэгжүүл тэгнэ, тэр нь тэгчүүл тэгнэ, энэ нэгжүүл миний амьдралын болно. Бурхан минь энэ баг галзуурлын хэмжээнд очихоор юм маш олон сөрөг бодлын давтамжтай өндөр ачааллын үед хүн өөрөө жижигхэн ч гэсэндээ ажлуудыг ингээд хийжээж авмааргүй санагдаад ингээд татгалцдаг гэсэн үг. Би чадахгүй гэж хойшлуулдаг. Үгүй
гэж юм үгүй гэдэг үгийг хэлдэг гэсэн үг. Аргагүй штэ хүний тарих асар өндөр хэмжээнд ачааллаад байгаа учраас өдөрт хүн хэвийн хэмжээнээс өндөр хэмжээнд ачааллахаар хүн өөрөө стресст нь, уурлал, бухимдан ийм сөрөг байж болох бүх зүйлсүүдийг өөртөө хуримтлуулна гэсэн үг. Энэ мэтчилэн бидний амьдралд маш олон, маш их хэмжээний хизээч анзаарч байгаагүй юм сэтгэл зүйнтэй холбоотой асар их хэмжээний дадлууд байгаа. Хэрвээ чамд нь байгаа бол ямар дадал байна гэдэг юмыг анзаарах хэрэгтэй, ажиглах шаардлагатай, бидэд хүлээн зөвшөөрнө, дараа нь ингээд ухамсартайгаар засварлана гэх мэтчлэн хэрвээ миний амьдралд жижиг ажлуудыг хойшлуулах жижиг юм шиг тэр дадал хэрвээ байвал тий өөрийгөө үргэлж голдог, үргэлж чадахгүй, үргэлж муухай, царай муутай, би хизээж гоё байгаагүй гэх мэтчлэн энэ бодлууд орж ирдэг болбол энэ дадал зуршил чамд минь байвал бидэнд юу туслах вэ гэхээр эхлээд хэзээлээ анзаарна. Яаж анзаарах вэ? Жижигхэн юм тэмдэглэлийн дэвтэр байж болно, аль эсвэл утасны нууц байж болно. Өглөө босоод одоо ганц цаг юу хийдэг вэ гэдэг юмыг өглөө босоод 0 ордог юм байна. Өглөө босоод алан бүлээн ус уудаг юм байна. Шар тастай цай уудаг юм байна. Гэх мэтчлэн тэгээ шүдэ угаад юм байна, нүрээ угаад юм байна, өглөөний мейкап гэд ингээд нэг юм хийж байгаа бүх зүйлсүүдээ хэн нэгэнтэй харилцлаа тий ажил дээр очиод хэн нэгэнтэй яриа өрнүүллээ. Би ямар дадалтай юм бэ те? Ямар хариу үйлдэл үзүүлж байна? Автобусанд, таксинд, олон нийтийн газар, ажил, сургууль, гэр, нийгмийн харилцаанд, гэр бүлтэйгээ гих мэтчлэн миний эргэн тойронд би харилцаанд орж байгаа юу л байна тэр болгон дээрээ би ямар хариу үйлдэл үзүүлдэг юм бэ? Надад ямар дадлууд байна? Эндээс би хизээч анзаарч байгаагүй ямар сэтгэл зүйн сөрөг дадал байна гэдэг юмнуудыг олж тогтоохын тулд бүгдийн сайхан тэмдэглэх хэрэгтэй. Тэрний дараагаар нөгөө сэтгэл зүйтэй холбоотой сөрөг дадлууд нь тодорхой болоод ирнэ. Анзаарсан биз дээ. Дараа нь тодорхой болж байна. Тэгээд хэрвээ дараагийн үеүүдэд давтагдж байвал би чи нэр ийм үед ингэдэг сөрөг дадалтай юм байна гэдэг юмыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг өөртөө. Нэрээ ингэчүүл ингээд нь штэ тий. Нэрээ би надад ийм одоо өвдөлт байгаа учраас хэн нэг намайг ингээд хэлсэн учраас маш олон удаа энэ зүйл давтагдсан учраас надад ийм сөрөг дадал үүссэн юм байна гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. За тэрний дараагаас яах вэ гэхээр ил гарч ирсэн тэр үед нь ухамсартайгаар засварлаж эхэлнэ. Одоо хоёлаа энэ дадлыг эерэг дадлаар өөрчлөе тий. Хэрвээ би хонсаа мэждэг бол өөрийнхөө сэтгэл зүйг ангаах, тэр тайвшруулах тэр бодолтуудыг хий. Би дөнгөж сая ийм зүйл болоод хүн над руу хашгирсан чинь хонсаа мэрдэг юм байна. Тэгвэл энэ хүн яагаад ямар шалтгаанаас над руу хашгирсан юм? Хашгирах шалтгаан нь юу байсан? Тэр нь өөрөө зөв юм уу, буруу юм уу? Надаас одоо өгж байгаа, буцааж ингээ гаргаж байгаа хариу үйлдэл нь юу байгаа? Энэ нь өөрөө би өөрийгөө хамгаалж байгаа юм уу? Аль эсвэл өөрийгөө хамгаалахгүй хайрлахгүй байгаа юм уу? Гэх мэтчлэн энэ зүйлсүүдийг анзаарч, харж, хүлээн зөвшөөрж, ухамсартайгаар засварлаж эхлэнэ гэсэн. Энийний дараагаар яах вэ гэхээр энэ маш амархан сонсогдож байгаа юм шиг хэрнээ уучлаарай. Бага зэргийн хугацаа зарцуулна, бага зэргийн хүчин чармайлт зарцуулна, бага зэргийн тархины бодолтууд, мэдрэмжүүд гэх мэтчлэн жижигхэн ганцхан дадлыг өөрчилөхөд хүн асар их хэмжээнд маш гоё одоо тэр эерэг энерги рүү очиж байгаа ч гэсэндээ хүнээс хүчин чармайлт гэдэг зүйл гарна гэдгийг хэдүүлээ бас давхар хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэсэн. За тэгээд энэ зүйлүүд хийхлээ гэж бодоход араас нь өөрийгөө урамшуулнаа. Энийг хизээж орхигдуулж болохгүй. Яагаад тэгэхээр хүн өөрийгөө өөрөөсөө бусдыг
Машид их хайрладаг хэрнээ тэр хэмжээнд өөрийгөө хизээж хайрладаггүй. Энэ бол маш олон хүний дадалд байдаг зүйл. Хэн нэгнийг маш их хайрладаг, гэхдээ тэр хэмжээнд өөрийгөө хайрладаггүй гэж бодоод үзтээ. Хизээ хамгийн сүүлд өөртөө зориулж хоол хийж идсэн бэ? Хизээ хамгийн сүүлд өөртөө зориулж ваантаа усанд хэвтсэн бэ? Хөөстөө ваанд хэвтсэн бэ? Хизээ хамгийн сүүлд өөртөө зориулж урмын инээмсэглэл тэврэлт бэлгэлсэн бэ? Яг үннийг хэлэхэд энэ үнэхээр хомс байдаг. Бидэд өөртөө хийж чадхаа байсан байдаг. Тэрийг анзаарч хардаггүй болсон байдаг. Тэгэхээр энэ бүхнийг хийснийхаа төлөө хүн өөрийгөө урамшуулж хайрлах хэрэгтэй. Өөртөө жижигэн ч хамаагүй бэлэг авч өгөх хэрэгтэй. Өөрийнхөө дуртай зүйлийг юу байдгийг болий тэрийг чадахгүй маа гэхэд өөртөө орхон минут цаг зориулах хэрэгтэй. Тэмдэглэл бичих, ном унших, өөрийгөө ингээд тайвшруулах, одоо бясалгал хийх гэх мэтчлэн өөртөө цаг зориулах хэрэгтэй гэсэн. Энэ 5 алхмыг хийсний дараагаар бидний амьдрал яаж жижигээр бидний энерги хэрхэн яаж жижигээр өөрчлөгдөж байгааг маш сайн анзаараарай гэж хүсье. За тэгээ миний зүгээс өгөх даалгавар нь юу байна гэхээр эдгээр 4 алхам байна гэсэн үг. Чамд хамгийн их тохиолддог анзаараагүй дадал чинь ямар байна? Ямар дадал байна вэ? Нэг өдрийн хугацаанд бидэд тэмдэглэл бичлээ те. Энэ дээр би хизээж анзаарч байгаагүй миний дадал ямар байна вэ гэдэг юмыг асуудалгүй болоо мэдчихэн гэсэн үг хэвлээ. За эдгээрийн дараа анзаарснаар надад ямар давуу тал үүсгэж ийн бэ? Үүний дараагаас надад одоо энэ дадал байснараа хэрхэн яаж сүргээр нөлөөлсөн бэ? Энэ бүхнийг олж мэдснээрээ би ямар шийдвэр гаргасан бэ? Энэ дадлыг өөрчлөх шийдвэр гаргасан уу? Энэ дадлыг эхлүүлэх тэр мөч нь яг юу байсан бэ гэдгийг олохоор шийдсэн үү гэх мэтчлэн яг ямар шийдвэр гаргасан бэ? Комент дээр хуваалцаарай гэж хүсэж байна. За тэгээд та нартай дахин энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ад жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг миний зүгээс, учиг нэгдлийн зүгээс хүсэн өрөөж ийн. Бүгдээрэнд нь маш их хайртай шүү. Чангаар ингээд тэврий. Өөрийгөө хайрлаарай, өөртөө дуртай зүйлээ хийгээрэй гэж дахин хүсэн өрөөе. За тэгээд та нартай аз хүсье. Баярлалаа. Баяртай ганццэг байлаа.